Сэмжит бодлогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бид энэ угаарыг хийх бууруулах энэ төсөл хөтөлбөрийг дэмжиж бүх зүйлийг баталж өгсөн. Тэгээд зөвхөн хэрэгжүүлж байгаа хүмүүст бид нэр үүрэг хүлээлгээд зөвхөн бид нэр шүүмжлэх гэж бас суумааргүй байгаа. Тийм учраас бас хийж хэрэгжүүлж байгаа хүмүүстээ мөн дэм тус болж ажиллах нь зүйтэй болов уу гэж ингэж боддог. За миний хувьд бол тойргийнхаа иргэд сонгогчдоо бас ойрхон ажилтдаг төлөөлөгчийн хувьд за энэ дулаалга хийсэн, за энэ коксдсон нүүрс түлж эхэлж байгаа, за мөн хуучин түлшээ түлж байгаа гэд энэ хүмүүсээс ингэ сэтгэгдэл авсан. Тэгэд ингээд авахд бол хүмүүсийн сэтгэгдэл иргэдийн хэрэглэгчийн сэтгэгдэл бол бас сэтгэл ханамжтай байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид нар бас болж байгаа зүйлийг болж байгаа гэж бас хэлдэг баймаар байна гэж ингэж бодож байна. За нөгөө талаас олон асуулт санал давхцаж байгаа учраас би нэг асуултыг тэр 5-7 түлшийн захирал Эрдэнэ 2-оос асууя. За миний олж мэдснээр бол нөгөө түүхийд цаг хугацаанд тулсан учраас урдаа түүхийдийн үн нэмэгдэж байгаа гэдэг ийм мэдээллийг сонссон. Хэрвээ энэ үн нэмэгдээд нэмэгдэх юм бол буцаад иргэдэд хүрэхдээ бас нэмэгдэх үү? Хоёрдугаарт энэ хэд хэдэн төлөөлөгч асуусан энэ дасалдахгүй байх энэ баталгаагаа маш тодорхой хэлж өгөөч ээ гэд. Тэгээ яагаад би тодорхой хэлж өгөөч вэ гэж хэлж байгаа вэ гэхээр сая бас баяр дарга хэллээ. Маш олон төлөөлөгч нар хэлж байгаа. Энэ хэлцийн дарга, хэлц газрын дарга нар энэ асуултанд хариулт өгж байгаа энэ төлөөлөгч нар ч гэсэн төлөөлөгч нарт хариулт өгж байгаа хүмүүс энэ нэг үргэлжилсэн үгийн зохиол уншиж байгаа юм шиг, минутын уншлага хийж байгаа юм шиг нэг ийм бүр ингэ дачгинтал нэг юм хараа уншчих юм. Ажлаа өөрийн болгоод иргэдэд ойлгомжтой та бүхнээс энэ өгж байгаа мэдээллийг мэдээлэл болгоод хүлээж авах хэмжээнд энэ нэг тайлбарыг хариултыг өгчдөг байвал сайн байна. Хотын даргаасаа суралцаач. Нямбатар дарга маш тодорхой хариулт өгдөн шүү дээ ер нь. Эргээд асуултгүй болтол өгдөг. Тэгэхээр энэ бол ажил руугаа ор гэж би хэлмээр байгаа. Ажилтайгаа сайн танилцж тэгжиж энэ хариултыг өгдөг бай. Энэ удаагийн би дарга нарыг хэлж байгаа биш. Өмнөх удаагийн олон удаагийн чуулганд асуулт хариулт явж байгаа энэ байдлыг харахад нэг ийм л байдалтай байх юм. Тэгэхээр энийгээ жоохон өөрчлөө гэж хэлээ. Та бүхний энэ хариулж байгаа хариултаас иргэд мэдээлэл авах ёстой гэдгийг би албан ёсоор хэлээ. За энэ асуултанд хариулт аваад за дараа нь нэг санал хэлжээ. Амар түвшин дарга хэлээд байна л да. Бүүстлээд бидний мэдээлэл хүрэхгүй байна гэж. Энэ иргэдийн урлагийн төлөөлөгч нар чинь иргэд сонгогчтойгоо ойрхон байдгаа. Энэ хүмүүсийн боломж нөөцийг ашиглаач ээ. Энэ хүмүүстэйгээ шеэрлээч ээ. Энэ хүмүүстэй мэдээллийг өгөөд мөн жишээлх юм бол миний хувьд энэ 16 дугаар хороо, 11 дугаар хороо, 23 дугаар хорооныхоо иргэд сонгогчтой очиж уулзаад хамаагүй тэр мэдээллийг өгөөд нэг хүний амь нас чухал штэ. Тийм учраас бид нар энэ хүмүүсийг эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийн сайжруулахын тулд би хамгийн мундаг төлөөлөгч байна гэж бид нар чинь бүгд энэ их хурлын гишүүдэн чинь нийслэл дүүргийн төлөөлөгчд нь ингэж хэлж байгаа саналгүйгээ сонгогдсон төлөөлөгчд байдیں۔ Тийм учраас бид нар иргэд сонгогчдоо хэрэгцээ шаардлагатай үед нь мэдээлэлээр хангаж ажиллах бүрэн боломж байгаа. Тэгэхээр энэ 5-7 түлшийнхэн бусад хүмүүс ч гэсэн зөвхөн өөрсдөө тэр бүхэн тэндээ тэгээд буцаад болохгүй бол би мэдэхгүй тэр хариуцж байгаа энэ хариуцж байгаа гэхээс илүүтэй иргэд сонгогчдын дунд байгаа энэ хэдэн төлөөлөгч нартаа мэдээллийг өгж түгээлж тэр хуваалцаж ажиллах энэ боломжийг хангаж өг гэж би албан ёсоор хэлээ. Ийм санал хэлээ. За баярлалаа. За 5-7 түлш Эрдэнэ 2 Сэмжит бодлогчийн асуултанд хариулъя. За, сэмжит бодлогчийн асуултанд хариулъя. Түүхийдийн үнийн өсөлт бол яг цаг хугацааны 12 сар 1 сард кокс буюу түүхийд өсдөг. За, бид 8 сард гэрээгээ байгуулж чадсан учраас энэ үн хэвээрээ явнаа. Түүхийдийн уналтыг бас бид ашиглаж гэрээгээ байгуулж чадсан. За, түүхийдийн хувьд бол нэг 250 орчим яванаар нэг тонн тутамдаа нэмэгдээд явж байгаа. Энэ бол манай эцсийн бүтээгдэхүүн дээр өөрчлөгдөхгүй. За тасалд үүсэх үү гэж асуулаад тасалд сая нэг хэсэг 9 сард бид хуурьт тээвэрлэлтэй бас
хийж чадаагүй. За энэ юунаас болсон бэ гэхээр бүгд нийт хятад ард улсын гайлын хяналтын талбай, гайлын хяналтын бүс, за техник технологийн одоо төвшөнд шийдэгдээгүй байсан учраас тасалдал үүссэн. За ингээд улс бол одоо вагон хангамжаар туслах боломжгүй хувийн аж ахуй нэгжүүдийг бид буцах талд нь нийгмийн хариуцлагын хүрээнд дүн төлбөргүй одоо импорт талд нь вагон хангамжийг ашиглаад ингээд тээвэрлэлтэй хийгээд явж байна. За өнөөдрийн байдлаар 14% вагоноор одоо нийслэлтийн шахмал түлшийг тээвэрлэн авчирч байна.